За сайн байна уу шинхэмжлэгтэй тавтай морил. За би энэ удаагийн бичлэгээр болохоор unboxing бичлэг хийх гэж байна. Тэгээд өнөөдөр манай энд цас орж ийн, бүр ингээ амар орж ийн. Би сая машин бариа явжсэн чи өөдөөс бүр ингээ цас ингээд тэгээ жоохон айлаа. Тэгтээ яг нөө энтхийн зам маань хөдөөний зам болохоор нэг тийм амар сүртэй юм байхгүй болохоор тэгээ гайгүй ямар ч эсэм мэнд яваад ирлээ. За тэгээд сая би бичлэгээ хийсэн чи бүр амар ядарлаа. Яагаад вэ гэхээр би нөө хүүгээ унтчих хооронд нь гэлс бичлэгээ хийж удсан байхгүй. Тэгсэн чи манай хүүд унд нь 2 сэрээ би дээшээ доошоо гүгээд мөөмдөө тэгээ буцаж бууж ирээд яг тэгээл дахиад бичлэгээ ингээ хийх гэж байсан чи манай хүү дахиад сэрээд тэгээд ер нь бол жоохон дээшээ доошоо гүйж амсгаадаж жоохон ядарлаа. Гэхдээ одоо та нартай амарсан unboxing бичлэг хийх гээд хайч тэгээд нөө хайрцаг марцгаа задлана гэж боддог. Утга хажуудаа тавьсан бэлдээд сууж байна. За тэгэхээр хамгийн эхлээд Amazon-оос захисан юмудаас эхэлчихье гэж бодлоо. Гэрийн гадаа ийм Amazon-ы хайрцагтай мэрсэн байсан. Тэгээд Amazon-ы хайрцагт амар том ийм цааснууд ирдэг байхгүй юу? За юу захисан бэ гэхээр хамгийн түрүүнд ийм шүл хөлдөөдөг одоо аяг гэх юм уу? Ийм загсан. Яг нь смути хөлдөөгөө тавьчихдээ юм бэлээ. Тэгээд нөө нэг юу яасан байхгүй хүүдээ нөө булууны ясны шүлтэй хоол хийж өгдөг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг удаагийн аяг нууд чинь болохоор нэг тийм бичил одоо пластикууд ялгаруулад идэм байл л да. Цаасаа аяг ч гэсэн тийм юм ялгаруулдаг гинэ. Тэгээд иймэрхүү савнд хийгээд хөлдөөчий гэж бодсон чинь энэ сав болохоор 32 оунс гэхээр бүр нэлийн том ирлээ. Бараг 1 литрих гэсэн үг шүү дээ. 1 литрийн юм сав ирсэн. Тэгээд энийг ер нь бол буцаая гэж бодож юм. Буцаагаад арай жижигхэн сав захгүй бол нэг удаа одоо энэ чинь шүл халаагаад байхаар буцаагаад одоо нөгөө хэсгийгээд шүлэндөө хийхэд жоохон хэцүү болчих واخ гэж бодоод тэгээд энийг ер нь бол буцаана. Энд чинь юм буцаах нь амар амар шүү. Тэгээд энэ Amazon-оос захисан юмнууд маань болохоор ерөнхийдөө хэдэн өдрийн өмнө ирсэн байхгүй. Гэсэн чинь манай хүү айл хэдийн бүгдийг ухаад бүгдийг судлаад хийсэн байна. Тэгээ би буцаагаад ямарсан цуглуулад хайрцагтаа хийсэн байгаа. Тэгээд ийм Laneige water bank гэдэг нэг ийм тос захисан. Тэгээ энэ маань яадаг тос вэ гэхээр би юу яа нэг Clarins-ийн double serum хэрэглэдэг байхгүй юу? Тэгсэн чинь тэр double serum маань жоохон үнэтэй ягаад. Тэгээ би ChatGPT-ээс асууад ер нь оронд нь юу хэрэглүүл яг энэ Clarins-ийнхаа үйлчлэгийг авч чадах вэ гэд асуусан чинь надад болохоор ийм 3 юмыг хамт хэрэглүүл ганцхан Clarins-ийн одоо тэр double serum-ийн үйлчлэгийг авч болно гэж ChatGPT гэсэн байхгүй юу? Тэгээ би асууж аваад ийм авсан. За тэгээд энэ ийм Centella-гийн Skin 1004-ийн ийм Centella-гийн ампул. За мэдхгүй яг аль нь нэр нь гэдгийг би сайн мэдэхгүй байна. Энэ бүр ингээ амар гоё ингээ хурдан шингэцдэг зөө. Төвнөрийнхаа ардаас энийг түрхэхээр амар гоё хурдан шингэцдэг. Ер нь бол айгүй таалагдж байгаа. Манай нөхөр бит хоёр хамт хэрэглэдэг байхгүй юу? Энээс ямарсан 3 4 удаа баран энийг дуусгацсан байгаа. Айгүй хөрхөн. Айгүй сайн шингэдэг гэх юм уу? Тэгээ дараа нь болохоор ийм Glow Serum Beauty of Johnson-ы юм байна. Би тэгээд уул нь эндээс нөгөө Америк одоо гоо сайхны юмнууд хэрэглэнгүүт миний арьсанд бол тарахгүй ганцхан Clarins тарж байгаа. Тэр Clarins нь болохоор жоохон үнэтэй байгаад тэр чин бараг нэг юу 180 $190 гэхгүй юу. Тэнгүүд арай үнэтэйд байгаа. Тэгээд ийм Glow Serum энэ харагдчихэв нөгөө камерын дээр. Энийг болохоор энэ одоо юуныхаа дараа Skin 1004-ийн энэ ампулын дараа энийга түрхдэг. Энийг бас ChatGPT-ээс асууж байгаа түрхсэн. Тэгээд энэ бас айгүй хөөрхөн хурдан шингэцдэг, таалагддаг. Тэгээд дараа нь болохоор яг нөгөө дараалалаараа болохоор энэ Laneige-ийн тосыг хэрэглэдэг байхгүй юу? Одоо энэ serum ампул энэ түрхснийхаа дараа заавал тос түрхэж тэрийгээ одоо нөгөө төгжих ёстой гэнэ үү? Би яг яагаад ингэдгийг мэдэхгүй. Гэхдээ ямар ч нэг хүний нэг юмнаас тэгээд ойлгосон байхгүй юу. Тэгээд ийм тос авсан. Энэ бас амар хурдан шингэцдэг.
Өнөө амар нэг тийм илүү дутуу юмгүй айгу тийм зөөлхөн бүтцтэй юмнууд юм бэлээ. Нэг би өмнө мэдэхгүй маань нөхрийн нүүрэн дээр юм гараад харна. Би тэгээл хөрхий батг хатаадаг юм хүм гэл баах юм хүм ер нь бол захиалж аваад төрхүүлээдсэн чинь арьс нь бол бүр эмзэгссэн. Тэгээд ерөнхийдөө арьсныхаа балансыг л яг тэнцвэртэй байлгах нь бол надад амар чухал санагдсан. Тийм хүчтэй, тийм амар гуйжуулдаг юм хүм хэрэглэхгүйгээр ер нь балансаа барьживэл гайгүй юу зөрхсөн гайгүй шингээж нүүрэн шингээж авд юм аа гэж болгосон. Би тэгээд бас Coco Pot буян гээд нэг ютубер байдаг штэ. Тэрний нэг бичлэгийг үзчихсэн чинь хэрвээ ингээд арьсан дээр чинь ингээд тоснууд түрхээд тэгээд амар ингээд зузаараад ингээд шингэхгүй байгаад байвал тэр чинь ингээд зүг биш гэдгсэн. Тэгээ би тэрнээс хойш хаяав ингээд тос маань ингээд ихтэй байгаа юм шиг санагдвал би ингээд тосмосоо төрөхгүй одоо скиплчдэг ч юм уу тиймэрхүү ер нь арга хэмжээ авч байгаа. За дараа нь болохоор Neutrogenaгийн юм ретинолтой тос цагсан. Энийг би ээжэд тагсан юм аа. Энд гэхдээ ээж аль хэдийн хэрэгэлсэн. Би буцаад хайрцгийг авч агаад тэгээд юмдаа хийцэн танилцуулахад ийм ретинолтой энэ нэг $22 молор байлаа. Ийм тос. Хамгийн гол нь одоо ретинол чинь хөшрөлтийн эсрэг тос юм биш үү те. Тийм болохоор ретинолтой тос авсан. Тэгээд хүүлэлүүд ерөнсөн хүмүүс ретинол хэрэглэж болтгүй гэж би бас нэг юм уншсан шүү. За, Amazon-ы худалдаа авалт бол ерөөсөө нэг иймэрхүү энэ зүгээр л одоо нэг яг хэрэгтэй юм авсан. За, дараа нь болохоор би ингэсэн баггүй юу? Би одоо Америкт ирээд 2 жил хагас болж байгаа баггүй юу? Тэгээд тэгснээ 2 жилийн хагас хугацаанд би ингээд өөртөө ерөөсөө хувцас ер нь аль нэг аваагүй. Нэг ганц 2 цамц, нэг ганц юу бүм бүгд авсан баг. Тэрнээс ерөөсөө одоо яг л хуучин хувцаар байгаа байхгүй юу? Одоо би ингээд Монголд 5 сар очих гэж байгаа шүү дээ. Тэгэхдээ яг би ингээд хуучин ямар хувцастай байсан тэр чигээр очих гээд тэгээ жоохон бас нэр төрөө хамгаалаад санаа зовоод гэх юм уу нэг ийм палаж авсан. Зараас энэ зүгээр л хард палаж. Тэгээд би угаасаа нэг өмд нэх өмсдөггүй палаж юу бүх хөвчлэн өмсдөг байхгүй юу? Тийм болохоор палаж өмсчихье гэж бодоод тэгээд энэ бас нэг хэдэн хоног өмнө ирсэн байсан задлаагүй. Бичлэн дээрээ гадаа. Дараагаас амжилт ийм төлөвлөдөг болсон шүү дээ. Би энийг гэхдээ надад таарах үгүй нь сайн мэдэхгүй байна. Туранхай хүмүүс өмсөх бас палаж гэж магадгүй. Гэтэ яах вэ? Үзье. Арай жоохон офсын маягтай ч байж магадгүй. За нэг ийм богнох. Энэ баг офсын палаж юм шүү дээ. За би энийг өмсч үзээд буцаад юм уу гэж. За би танарт өмсч үзүүлээ. За нэг ийм палаж байна. Зүгээр л ийм энгийн хар палаж гэх юм уу. За би нөгөө босхоор юу яах гээд байна. Камертаа орохгүй байна. Ийм палаж. Энд гэдэг нэг айгуу тухгүй байна. Нөгөө мөмөрөө багтаад мөмөр айгуу багдчихээн. Тэгээ айгуу тухгүй. Тэгтээ би одоо ийм өмсөх юм болов яах юм бол мэдэхгүй байна. Гоё ч юм уу? За би тайллаа. Яа, саний балаас тайлсан чинь нэг сайхан болчлоо. Энэ нэг айгуу юу мөмөрөө хитрхи бариад тэгээ бүр миний дотор сая муухай орхичлоо. Тэрнээс бусдаараа бол таарж ийн. Ер нь юу яад юм уу? Одоо би 5 дахь хагасаа дээжиг нөө дэлгүр өсөлхийн тэгэхээр ямар ч сан зараа орж байгаад тэгээ дээл арцмаар ин өмсч үзье. Тэгээд болохгүй бол буцаах уу яах вэ? Та ямар байна? Комент хэсэгт үлдээгээрэй. Амарлаа. Нөө бичлэг хийдэг хүн шиг орчлоо. Ее, за энэ дараагийн юм маань. Би энэнд яг утга хэрэглэх байх гэж бодоод би ингэсэн юм энийг ер нь яг яагаад авахулсан талаараа та нарт яриа заяа. Бисээ нөгөө дэше гарчгүйгээд ээжэд палаж харуулж идэрсэн юм а тэгсэн чи жоохон амьсгатчлаа. За би яагаад энэ Dyson одоо авахулсан талаараа та нарт хэлье заяа. Яагаад вэ гэхээр би ингээд нэг өдөр ч тийм ер нь нэг ойрын үед нэг жоохон стресстэй байсан юм а. Гэртээ суусан чинь ингээд бүр яг нэг тийм жоохон
айгүй нэг тийм стресстэй болтгоо. Яагаад аа тэгээ би ингээд яагаад аа ингээд ойлгох гээд өөрийгөө ингээд ухаж бодож байгаа байхгүй би юу нь ялаа яагаад яг юунаас болоод байгаа юм бол гэд ухаж бодсон. Тэгэл гэсэн чи би ерөөсөө ингээд 2 жил хагасны хугацаанд өөртөө ерөөсөө гоё дуртай юм аваагүй. Ингээд ерөөсөө ингээд гоё мөнгө үрээгүй байгаа байхгүй юу. Тэгээд за ямар ч сан гоё дуртай юм авчий гэж бодоод ер нь бол энэ Dyson авсан. За тэгээд хамгийн гол нь би бол нөө ус мөсөө янзлж чаддгүй байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь нөө манай анаа Dyson авсан. Тэгээд тэгснэ чи аав ингээд Dyson авахаар ер нь хөөрхний төвшин 70% нэмэгддэг гээд тэгээд тэгэхээр нь уусаа анагийн үг тэгээд надад амар нөлөөлж орж ирдэг болохоор тэгээд ерөнхийдөө бол Dyson авсан. Тэгээд энэ болохоор яг одоо үндсэн загвар нь $649 $649 юм байлаа. Тэгэхээр нэг такс макстайгаа нийлээд за бараг л $700 юм байлаа. Тэнгүүд нь би юу гэж $700 өрхөө гэд хуучныг авсан. Тэгтээ энийг болохоор нөгөө Walmart-аас дахиад авсан. Хүмүүс нөгөө нэг дөнгөж онгойлгочоод ч юм уу буцаасан тиймэрхүү юмнуудаа зарчдаг. Тэгээд тэрийг нь авсан байхгүй юу. Тэгээд хөнгөө нэ. Тэгтээ би яг ингэж бодсон юм аа. Бас нэлээд удаан бодсон. Яг авах уу, яах уу? Надаа яг хэрэгтэй юу үгүй юу гэд бодожоо. За авчиг гэл. Тэгээ би нөгөө нэг аппликейшн руу ороод нэгээ захидаг байхгүй юу? Тэгсэн чинь миний стресс юусэн байхгүй. Бүр ингээд ямар ч стресс байхгүй. Би бүр ингээд амар шууд хаппи болсон. Тэгээд за би зүгээр өөртөө л юм авах хэрэгтэй байсан байна гэж өөрийгөө бодсон. Тэгээд үсээ янз л сурыг. Одоо нуус. За энэ савн жоохон шороо олцсон байна. За. Юм бэрсэн байна. Энэ гэхдээ бүр амар удаан хэрглэж мөрөглөг бахаа. Хуучин ч гэсэндээ. Тэгээ би бас Dyson нэг авахгүй байсан нэг шалтгаан нь болохоор энэ ч нөө Монголд очиод хэрэглэх боломжгүй. Яг нөө заавал нөө цахилгаан таарахгүй, нөө волтон таарахгүй. Тийм болохоор энэ ч нөө 110 Монголд ч 200-аар хэрэглэдэг шүү дээ. Тэнгүүд таарахгүй гэж бодоод за ийм юутай мэн самтай. Энүүгээр хамгийн гол нь үсээ ингээд миний үс ойрд нөө шалж байгаа даа байхгүй юу. Тэнгүүд нь жоохон тэгээ өвчнөд орсон юм шиг гоё blow out хий гэж бодоод ер нь бол авсан юм аа. За ийм бөөрийнхээ сам байна. Тэгээд ийм юу байна. Ингээд үсээ зүгээр ингээд самнаа тэгшин болгодог баха. За тэгээд тэгээ Costco дуул нь бол хямдарсан нэг $400 хэдэн гэж байсан байхгүй юу. Тэгээд тэрийг авчихсан чинь нөгөө нэг одоо сэнсэн нэг одоо ийм нөгөө attachment нь байхгүй байсан. Тэгэхээр нь за шүтүр дуртайгаа би гэж бодоод тэгээд энэ болохоор сэнсддэг. Тэгээд бас нөгөө нэг одоо өсний арзаасан ямиг дардаг юм бэлээ. Би нөгөө өсөндөө юу ч хөрөхгүй болохоор миний ус уулын ирүүл байгаа. Гэхдээ энэ миний baby hair-ийг хараад энэ бүр намайг жоохон царай алж байгаа. Гэхдээ ах. Хамгийн гол нь нөгөө ийм attachment-тайсан баггүй юу? Энэ болохоор нөгөө нэг арай хүчтэй үлээдэг. Хүчтэй сэнс. За ямар ч сэн зүгээр үсээ хатаадаг юм. Энийг хамгийн гол нь маа нөхөр хэрэглэх байх гэж бодоод тэгээд ийм албаар нөгөө ийм attachment-ыг авсан. Тэгээ би Монгол энийг нэг $400 болсон. Тэгээ Монгол мөнгөөр нэг сая 300-400 мянган төгрөг гэсэн юм. Тэгэж одоо за авчи гэж бодоод тэгээд манай анаа бас чи одоо нана хэдэн жил болох юм бэ? Тийм чин аваад гоё хэрглэж яахгүй юу гэд. Тэгэхээр за бас нэрээ тийм дээ гэд хэрглэхэр болсон. За ийм юм байна. Ямар ч сан 110 залгагддаг. За хэдүүлээ туршиж үзэхүүж. Би ер нь бол зөндөө бичлэг үзсэн. Энэ юм бол энэс юу гэдэг мэдэхгүй байна. Тэгээ би нөгөө нэг бас ямар нэг гоё юм гэдгийг мэдэхгүй. Тэгээл харж байгаа л за ийм юм байгаа юм байна. Энүүгээр маа нөхөр хэрэглэж үсээ нөгөө хатаах юм байна гэж бодоод тэгээ шүтгцэн. Би нөгөө нэг энийгээ та нарт хэрэглэж үзүүлэх гээд уртцагч авчираад энэ чиний тавьсан байгаа хгүй юу. Тэгээд одоо ямар ч энийгээ залгаж үзье. Тэгээ яг бас
Нэг амар хэрэгцээгүй л те. Гэтэ мэдээж одоо хүн байвал гоё. Одоо эрэгтэй хүмүүс болохоор нөгөө PS5 өдөр болгон тоглож чадахгүй ч гэсэндээ зүгээр гэртээ ингээ байж байвал гоё. Тэгээ маа нөхөр бас хөөх охтууд чинь Dyson Ted гэхээр заа. Би ч хөөх штэ. Авсаа. Нэг яаж хийх юм болоо. Манайг дээр тэр дахиад ийм хоёр юу байгаа юм бэ? Би тэгээд яг авчаад арай их мөнгө өрчүүгээ жоохон харамссан л та гэтээ яд. Энийг яаж задлах юм болоо? Манай өө тэнцээ. Ийжмэжээ л гэдэг шиг. За ийм хоёр нөгөө нэг ус ороодог юм байгаа юм байна. За хэтлээ туршиж зэн жоохон замаа байна. Энийг арч. За ямарсан. Тэста. Зүгээр ингээл таг маг гэж орохгүй зүгээр ингээл орчтой юм байна. За би энэ одоо залгуурч залгая заяа. Ингээд суугдсан байна. Би баахан бичиг өгсөн чадсан байна. Яг ирэх юм байна. Ингээд нэг хэсэг дайсан юм. Батчээ. Зураг авт. Би сая бичиг байсан шүү дээ. За өрчөнд яг сэнссэн юм шиг болчлоо. Дайснаар сэнссний дараа айгу таалагдлаа. Nice. За энэ хүртэл бичлэгийн маань үзсэн та хэдэд баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Subscribe дараарай. Би яг нэг юм хэлхээ мартсан юм. Би одоо ингээд бараг л за энэ бичлэг орох үед бараг л сарын дараа Монгол очихгүй. Тэгээд та хэд би ер нь ингэмээр байгаа. Нүүрэндээ ингээд нүрээ жоохон ингээд арай нэг гой өргүүлэх нь цаашаа тийм одоо чангалах тийм массажинд ормоор байхгүй. Тэгээ та ямар гоё гоо сайхны газар байна комент хэсэгт бичээд өгөөрэй. Тэгээд сайн судалж байгаа татайхан газараа би бараг сарын турш орох гээд байгаа байхгүй юу. Тэгвэл нөгөө энэ ч угаасаа гоо сайханд орж чадахгүй жоохон үнэтэйдэг болохоор. За тэгээд хоёрдугаар талахаараа би бас нөгөө нэг Монголд очиод ер нь бол би ч нөгөө хоолоороо ингэж амар гоё аз жаргалтай болдог штэ. Тэгээд гоё хоолны газрыг та гоё шинэ газар мазар нэгдсэн байвал комент хэсэгт үлдээгээд өгөөрэй. Тэгээд үзэж чад бас орноо. За энэ хүртэл үзсэн та нартай баярлалаа. Баяр таа.